За бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр та бүхэндээ өндөг помидорны хуургыг хэрхэн хийдэг талаар зааж өгч байна. Тэгээд би нэг дандаа хийдэг болохоор бас та нартайгаа бас хэрхэн хийдэг талаар хуваалцах гэж бодлоо. За тэгээд өндөг помидорны хуурганд хэр их хийхээс хамаарат миний помидор бол нэлээд жижигхэн байгаа даа. Тэгэхээр 4 ширхэг помидор, 3 ширхэг өндөг. За тэгээд энэ ч элхэн чихэр, энэ ч давсгаа, тэгээд нэмэлтээр бас кетчуп ашиглана. Тэгээд бас шүл гаргах үүднээс 1 стакан усыг бэлдсэн байна. Тэгээд та бүхэн яг энэ орцуудыг бэлдээд намайг дагаад гэж бодож шүү. За юуны өмнө би эхлээд помидороо зүснэ. За тэгээд помидороо зүсэхдээ яг энэ дээдлэх энэ хэсгийг бол авах шаардлагатай байгаа. Помидорч өөрөө ороод ерөнхийдөө бутарчдаг учраас том жижиг зүсгтэй нэг гол ач холбогдол байхгүй. За ингээ помидорыг бэлдээд тавьчихна. За мэдээж өндөг хэрэгтэй болно. За нөгөө бэлтчихэд за одоо миний ашиглах юмнууд ерөнхийдөө л энэ тэгээ болоо. За би эхлээд яг одоо өндгөө хэлж шарна. Өндгөө шарахтаа тосоо хийнэ. За тосоо ихтэй жоохон тос хийхгүй, аль болох ахиухан тос. Тэгээд тосоо халаах шаардлагатай байгаа шүү. Тос чинь халдсан учраас маш амархан өндөгч нь шарагдана. Тэгээд ингээ хоёр тийш нь нааш тааш болож хөөрүүлнэ. Ер нь бол хөөрүүлнэ. Ер нь бол энэ хөвсгөл байдлаар шарна. Тосондоо эдгээр нь өөрөө хөөгөөд юм. Тэгэхээр аль болох ингээд маш богинохон хугацаанд өндгөө ингээ болгоод байна. За энэс илүү шараадах шаардлагагүй. Ерхэд тос халдсан бол нэг тосондоо шууд ороод хариулаад болоо. За угаасаа миний одоо хариулан тавг тостойгоо учраас би шууд дээрээс нь помидороо ичнэ. Помидор маань нэлээ хатуу байгаа учраас хэдүүлээ аль болох помидороо зөөлөх үүднээс багын ус хийнэ. За усандаа ерөнхийдөө помидор аль болох твтэйгээд хэсэг минут хүлээх байгаа шүү. За помидороо хэсэг болгоод хэд одоо зөөлөхгүйгээр өөрийнхөө мэдрэмжээр харж агаад за тэгэнгүүтээ дээрээс нь 2 хоолны албаар 2 халбаг элсэн чихэр хийн. За тэгээд хоолны албаны 3/1-ээр давс хийн. За тэгээд кетчупнээс ерөнхийдөө кетчупээ зөв сонгохгүй бол жоохон муухай болчтой. Тэгэхээр кетчупнээс нэг жоохон нэг хоолны халбаг байх болно доо. За тэгээд үүнийхэн дээрээс бэлдсэн байгаа өндгөө хийж байгаа шүү. За ингээл ерөөхдөө өндөг помидорны өврөг болчихж байгаа. Ер нь бол чихэртэй чихэрүү гэж хоёр янзаар хийж болно. Би бол та нарт жоохон чихэртэй юу гэж илүү гоёмттой болох байх гэж санал болгож байна. За тийм яг одоо би хоолоо явуулах гэж байна.
За будаага аяалчлаа. Тэгээ энэ хоолыг аль болох будаатай идвэл маш гоё амттай байдаг. За энэ миний одоо бэлдсэн хөнгөн бөмбөрний ураг байна. Ингээд ерөнхийдөө өндөг бөмбөрний ураг маш хурдан, маш энгийн, тэгээд нэрээс нь маш амттай.